Чүгэл үлээсэн заслооны алдаа гэж хэлэх шиг боллоо. Зөв газраас үл цагтаал байлаа да. Ийм зав хэлсэн. Жог Бакот өөрөө шийдтийг гүйцэтгэсэн Петр 4 номер дээр тоглох боломж болцоод илүү нэртэй байна. Петр гаргасан саргуул Жог Дэвэн Уорн 4 алдаатай байгаа. Жог дундаа шидсэн. За тэгээ Уорн ч гэсэн наатаас орж ирсэн. Бухой Жог асын зашид амжилттай их гой хаалтыг төлөвлөлөө. Жог ихэнгүй байлаас үргэлжлэн юунда инфотер дүндэр амгаалт гэж байгаа. Жог баруунда за дундад шидэлтэн амжилттай болсон. Жог цаанцлааны ар шидэлтэн дээр гарсан. Энэ удаа дундаа шидэж байгаа маань Петр Жог өнөд тоглоод яг л алтайгаар нисэн хямд гарч ирсэн. Дундын шидэлтийг үүсгэсэн дах. Петр Жог бүнгүүлж аваад үнэхээр гоё байсан. Дүлгөөнд дахиад атгуулсан 2 оноо гэж товтлогыг нь бол торгоосон. Жог баруунцлаа харуулсан. Товтлооны скол дуусч байгаа. Петр Жог баруундаа алхаад 3 оноо шилдэг үүс. 2 заслан авсан Жог дундын зан шидэлт. Амжилттай да. Петр Жог өөрийгөө маш гоё суулсан. Дундаа шийдэлт амжилттай болсон. Жог явуулах тайлбар өөр хамаад орсон. Жог олон шидэлт гүйцэтгсэн амжилт Татасан саруул нэг илүү дамжуул. Петр Жог холын зай шидэлт цайрт унснаар дээрээсээ нэг хөл дээрээс ижигээ шилжих шиг харагдах юм да. тоглолтод оролцуулах юм байна. Доор Петр Жог тэр ирсэн. Жог Канди өдөөс 20 авсан. За өөрийн мэдээний тасалгаа захиалсан үлзэн орших ямар гоё татсан бэ? Гойж дамжуулт байна. Эрдэн задалсан Петр Жогт маш том орон зай үүссэн. Холын зай шидэлт амжилт. Тэмүүзэн түн дээр их ойрхон хамгаалтыг хийж байгаа. 3 руу дадсан сарууд эрдэн хоолын шидэлтийг гүйцэтгсэн сарууд Хурдан нутган дэс Джеймсог хүний илүүтэй гарч ирсэн. Үлзэн оршин гоё дамжуулт Петр Жог. тэр алдаан дээр 2 тамирчмаас хоорондоо нэг үйл болцоод маргалтаадсэн. Энэ удаа бол Дэвэн За Жог 4 үеиг холбоод гарч ирлүүлж байгаа. Буцаагаа дамжуулт авсан. Жогийн шидэлт унс. оноогоо авсан. шахч одоо Ховж анхрууд багийн урд шугамны тоглогчдыг стол амар тэргүүлээ алдсан. Марлон Джонсон дамжуултан дээр ингээд Жог хүрээд урагшаа өгсөн бөмбөг. За мөнх хоёр гараад ирж байгаа. Загрын дээрээс төгсөх боломжтой. За энэ удаа хөвгөн төгсгөлийг хийж байгаа юм байна. Хадчлаа. Арай хатуу гарчлаа. Газруу Дэвсэс Жог аваад Тим сайн бол байгаагүй. Петр Жог хоолын шидэлтийг оноо тэргүүллийг авлаа. За дамжуулалт явсаар Жог дээр ирсэн. Петр Жогийн 3 нэг дохоо задлсан Петр Жог суусуул Петр Жогийн шидэлт. тэр зөрөөд орчинж байж юм уу? Их олон талт тоглогч завжин дээрээс Жог онооны зүрүү улам салсаар байна. Цаанамтари Петр Жог бөмбөг нугаад орсон 2 оноо. дахиад Петр Жогийн галт бөмбөг сарууд холоос шидсэн шидэт амжилттай болсон. Доор Петр Жог бөмбөг дуудаад байна. Авсан шүү ямар тааж. Ер нь алдамадаг байхгүй байна. Үлдсэн байгаа. Үлдсэн өрших яваад орсон. Хөөргсөн довтлогоо. Амжилтгүй Жог 2 дахь боломжийг үүсгээд 2 оноо. За тэгээд дүлгөн ингээд дамжуултууд тойрсон Жогийн холын шидэлт 3 хамгаалтын самбараа мөх төвшин авсан урд мөнх хоёр ганцаараа зогсож байна. тэгсэн. Дүлгөн дахиад Жог холын шидэлтийг үүсгэсэн Жогийн болсон байгаа. Бөмбөг шидсээр ахаад өрдөр маш том зай үүссэн Петр Жог. Хоёр хамгаалагчийн голоор гарч ирээд дундаа шийдсэн Петр Жог. 4 ногоо уцтай тоглолчийн өдөөс тоглоод алдсан бол Жог холын шидэлт Бултай л ялангуяа. Эдийн дүнийг хамгаалж байна. Задаад өгсөн Жог 3 онооны шийдэлт амжилттай болсон. 8 самбраас бөмбөг авсан. Бидний 6 Мошоо. Дүлгөн буцаага дундын шидэлтийг үүсгэж саруул. За голт Петр Жог авсан дундын зай шидэлтний амжилт.